За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод суучих. Энэ удаагийнхаа дугаараар бид хоёр бүтээл сэтгэхүй гэж юу яг юу хэлэх вэ? Бидний амьдралд бүтээл сэтгэхүй яагаад хэрэг болдгийг, ямар үед бид нэр бүтээл сэтгэхүй байхгүй болоод асуудлууд үүсээд идэг вэ гэх мэтлэнгээр эргэн тойронд яригдчихэдэг асуудлуудын тухай ярихаар бэлдсэн байна. За тэгэхээр яг бүтээл сэтгэхүй гэдэг маань бидний амьдралыг өнгөлж идэг, үргэлж дараагийн түвшинд гаргаж идэг, одоо юу гэдэг чинь хөгжил дэвшил рүү байн хөтлж идэг, баялаг болгож идэг нэг гайхалтай хүний чанар байгаа шүү дээ. Танин мэдхүй хувьд аваад үзэх юм бол бас л нэгэн дээд түвшний зан үйл байгаа. Тэгэхээр яг судлаач нар бүтээл сэтгэхүйг судалж эхэлснээс хойшоо нэлээд хэдэн жил болж байгаа. Гэхдээ яг аль бие усны тодорхойлтыг гаргахад хэцүү. Бараг л нөгөө бүтээл сэтгэхүйг тодорхойлно гэдэг нь өөрөө бүтээлч биш юм шигтэй. Тэгэхээр ерөнхий байдлаар наваад үзэх юм бол бүтээл сэтгэхүй гэдэг нь юу гэлээд байгаа вэ гэхээр асуудлуудыг арай шинэлэг замаар шийдэх гарц гаргалгаа өмнө нь байж исэн зүйлсийг дараагийн түвшинд нь аваачих хувилбар гэж баг хэлж болно те. Тэгэхээр хүн болгонд тодорхой хэмжээний бүтээл сэтгэхүй байдаг. Зарим нь арай илүү байдаг те. Гэтэл ихэнх судлаач нарын үзээд байгаагаар хүн болгон бага насн дээрээ уран бүтээлч байх уус хэмжээний бүтээл сэтгэхүйтэй төрдөг гэдэг байгаа шүү дээ те. Гэтэл тэр чигээр үлддэггүй. Бидний ихэнх нь өдөр тутмын офисын ажиллаа хийгээд ч юм уу өдөр тутмын одоо юм хайрцаглагдсан амьдралдаа ороод л хийдэг юм хийгээд л явдаг. Энэ хэм маягаасаа болоод заримдаа бид нар юмд бүтээлчээр хандаж чадахгүй болоод эхлэнгүүт янз бүрийн асуудлууд үүсч эхэлж байдаг. Тэгээ жишээлбэл одоо маркетингийн ажил ч юм уу, шин санаанууд гаргадаг ажил хий гэхээр одоо санаа нь олдохоо болчдөг. Тэрнээс бол амар стрессдэг. Одоо магадгүй зарим нэгэн урлагийн мэрэгжилтэй хүмүүс ч гэсэндээ санаа олдохгүй байна гэж амар хэцүү болч идэг те. Угаасаа биднэрт байдаг юм тэгэхээр байхгүй болчдөг юм байх нь шүү дээ. Бас зарим үед. Тэгэхээр энэний шалтгаан нь юу байна гэдэг дээр хэдүүлээ эрэл хайгуул хийхин тулд эхлээд яг бүтээл сэтгэхүй гэж юу хэлээд байгаа. Энэ нь ямар төрөлтэй байдаг вэ гэх мэтлэн дээр хариулдаг юм. За тэгээ. За хамгийн эхлээд бүтээл сэтгэхүй гэдэг нь яг хүслэнгийн тайлбарснаар аливаа асуудалд шин шийдэл олохыг л ерөнхийдөө ол хэлж байгаа тийм. Гэхдээ энэ шин шийдэл болон асуудалд нь за ер нь асуудалд олж байгаа шийдэл нь юм хоёр бүрэлдэхүүн хэсгийг агуулж авах ёстой гэж ихэнх сэтгэл судлаач нар, сэтгэл зүйч нар үзэж байгаа. За хамгийн ихнийх нь юу вэ гэвэл original буюу тухайн шин санаа нь өмнө давтагдж байгаагүй, өмнө байгаагүй шин санаа байх ёстой гэж үзэж байгаа. Аль эсвэл өмнө байсан юмны зүгээр нэг сайжруулсан хувилбар ч юм уу биш. Ерөөсөө заавал шин санаа буюу тухайн салбар, тухайн асуудлыг шийдэхэд өмнө ашиглагдаж байгаагүй арга байх юм бол нэгдүгээр бүрэлдэхүүн хүчин зүйл нь. Хоёрдугаар нь болохоор тэр шин санаа чинь үнэхээр ашиглагдаад үр дүнд хүрч явах ёстой гэдэг хоёр бүрэлдэхүүн зүйл байгаа. Тэгэхээр анхдагч байгаад шин байгаад дээрэс нь тэр нь ашиглагдахгүй байж чадах юм бол бид нэр тухайн асуудал гарсан. Тийм, үр дүнтэй байх юм бол тухайн асуудлыг шийдэж байгаа шийдлийг шинэлэг санаа байна буюу бүтээл сэтгэлгээгээр ханджээ, бүтээлч байна гэж үзэж болох юм л те. За дараад нь тэгвэл сая ерөнхий байдлаар бид хоёр бүтээл сэтгэлгээг ер нь асуудалд шинэ шийдлийг олох гэж тайлбарлалцсан те. Гэхдээ Михаил би одоо энэ нэрийг нь буруу дуудаж иж магадгүй айгүй олноор янз бүрээр дууддаг юм лээ. Михаил Чиксэн Михаил гэдэг flow буюу одоо урсгалын онлын эцэг те. Урсгалын онлыг анх боловсруулсан хүнийхаар бол бүтээл сэтгэлгээг нэг 4 ангилж байгаа юм. За энэ дөрөнд болохоор хамгийн эхлээд 2 ангилсан. Михаил Чиксэн Михаил нь үүнийг нь цаашаа нь хөгжүүлээд 4 ангилал болгож хөгжүүлсэн юм байлээ. За энэ дөрөнд болохоор мини си буюу хамгийн ихнийх нь бидний зүгээр өдөр тутамд болж идэг үйл явдалд гарч ирж байгаа бидний бодож байгаа бодлуудыг ер нь бол хэлж байгаа. Тэгээд өөрөө өөртөө л ерөнхийдөө бол харьцаад өөрөө өөртөө л тухайн бодол нь үлдээд явж идэг. Ингээ жижигхэн л гарч ирж явж идэг. Бүтээлч байдал. Дараагийн нь болохоор little c буюу минигээс арай том гэхдээ жижигхэн c гэсэн үг тийм. За энэ нь болохоор бидний амьдралд өдөр тутамдаа тулгарч идэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гарч ирж байгаа шинэлэг санаануудыг хэлж байгаа. Гэхдээ энэ нь бусд хүмүүст заавал үйлчлэх албагүй, бусд хүмүүс мэддэг ч албагүй, зөвхөн би өөрөө мэддэг тэр жижиг бүтээлч байдлыг хэлнэ. Гурав дахь нь болохоор pro c буюу ерөнхийдөө бол мэрэгжилтнүүд дийлэнхтэй ашигладаг. Мэрэгжилтнүүдийн буюу одоо яг тодорхой шинжилгээ ухааны салбарт аль эсвэл урлагийн тодорхой нэг салбарт гарч ирсэн тэр нэг жижиг гэхдээ арай том шинэлэг байдал буюу бүтээлч санааг хэлж байгаа гэсэн үг. За жишээ нөгөө cubism гэдэг уран зургийн урсгал байх жишээ нэ тэ. Тэр бол ерөөсөө уран зургийг ийм кубик
буюу геометрийн хэлбэртэй дүрсүүдээр хийж болох юм байна гэдг нь шинжлэх санаа байсан. Гэхдээ энэ нь зөвхөн тэр салбар болон тухайн хүний эргэн тойронд байгаа одоо мэрэгчлэтнүүд хамаатай зүйл болохоос ш. Надад бол тэр кубизм хурж ирээд миний амьдралд нөлөө үзүүлэх үс зүйл биш шүү дээ, тийм. Харин тэр санаа надад хурж ирээд нөлөө үзүүлэх үс буюу олон хүний амьдралд нөлөө үзүүлэх үс шин санаа байх юм бол түүнийг нь Big C буюу том бүтээлч байдал гэж нэрлэж байгаа. За тэгэхээр ийм дөрвөн төрлийн бүтээлч байдал биднэрт хүмүүст байх боломжтой байх нь. Тэгэхээр хүн болгонд өдөр тутмынхаа амьдралд бүтээлч санаанууд, бүтээлч байдлууд илэрж байгаа, гарч ирж байгаа. Тэр нь зөвхөн хамрах хүрээгээрээ өөр боловч адилхан л бүтээлч байдал болж явж байгаа гэж ойлгож болно. Тэгээд энийг нь бас хүн нөгөө сайн хэлээдсэн нэг байдалтай байсаар хагаад дахиад нөгөө маркетинг ажил руу жишээ нь ороо явсан чинь шин санаа гарч ирэхэд болчдөг. Тэгээд ер нь нэг багийн хурал хийх гэсэн чинь багийн ажиллагаа team work явах гэсэн чинь хүмүүсээс ингээ шин санаа гарахгүй нэг нь л толгоолоо яваад байдаг. Нөгөөднийхөө санааг нь бусдууд нь дэмжил яваад байдаг юм уу те. Тэр нь болохоор эхний төвшөлсөн санааг нь олон талаас нь харж шүүмжлэх боломж байхгүй учраас алдаатай шийдвэр гарах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаад байдаг. Тэгэхээр зарим байгууллагуудын хувьд бол жишээ нь энэ дөрвөн төрлийн минисийг нэг хүн дээр одоо гаргаж ирэхийн тулд ажлын байруудыг нь 7 хоног ч юм уу өдөр тутамдаа байнгын жижигээр солио яваад байдаг. Тэгээ нэг хүн өнөөдөр маркетингийн хэлцэд нь ажиллаулаад воркшопт нь оруулаа явуулсан бол маргааш нь борлуулалт руу нөгөөдөр нь бизнес девелоп ч юм уу те бүр ингээд шашаал өөр салбарууд руу нэг хүнийг шилжүүлээ явдаг нь зөвхөн тэр хүнд нөгөө mini C биш little C, pro C, big C хүрэх гарч ирэх боломжийг нь бүрдүүлж олон газар очивол шин зүйлүүдийг боддуулснараа тухайн хүний бүтээж байдлыг нь нэмэгдүүлэх зорилготой байдаг та. За одоо энэ олон газар очивол шин мэдээллүүд хүнд үүсгэнэ гэдэг байгаа нь ямар учиртай вэ гэхээр бидний тархинд мэдээллийн холбоосууд дандаа явж байгаа. Мэдээллийн холбоос гэдэг нь ер нь бол одоо мэдрэлийн эсүүдийн холбоос л байхгүй юу? Тэд нэр хоорондоо мэдээллийг яаж дамжуулж ийнвэ гэдгээс шалтгаалan бидний аливаа асуудалд шийдэл гаргаж ирэх нь боломжтой болж илүү нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ холбоосууд нь болохоор 3 төрлийн холбоос байгаа. За хамгийн эхнийх нь болохоор default mode буюу бидний тархинд угаасаа л байдаг, анхнаасаа байсан холбоос гэсэн үг. За энэ холбоос нь болохоор зүгээр өдөр тутамд орж ирж байгаа бодлууд буюу би одоо өглөө босонгуудаа за шүдэ угаандаа шүдэ угаачаад ор дээрээ хураандаа ор дээрээ хураач хичээлдээ явандаа гэх мэтчил ингээд зүгээр л миний өдөр тутамд бодогдож байгаа бодлуудыг default network гэж байгаа. За дараагийн нь болохоор salience буюу яг salience-ийг нь орчуулах юм бол нэг ийм утгатай үг байгаа юм. Чухал аль эсвэл нөгөө мэдэгдэхүйц ил тод гэсэн утгатай. Тэгээд salience network буюу мэдэгдэхүйц ил тод байдлын холбоо гэж орчуулж болох юм шиг байгаа. За энэ нь болохоор бидний нөгөө орж ирээд байгаа янз бүрийн өдөр тутамд орж иж байгаа бодлуудаас аль нь чухал вэ, аль нь чухал биш вэ гэдгийг ингээд шүүж идэг холбоосууд гэсэн үг. Мэдрэлийн эсүүдийн ажиллагаа. За тэгээд энэчнээсээ аль нь чухал бишийг бид нэр шүүж авчаад 3 дахь холбоос буюу executive control network буюу гүйцэтгэх удирдлагын холбоо гэж. За энэ холбоос нь болохоор бид нар нөгөө аль нь чухал вэ гэдэг шүүж авсан мэдээлэл дээр үндэслээд ирээдүй болон өнгөрсөнд болох үйл явдлыг урьдчилан дүгнэх, төлөвлөх аль эсвэл дүн шинжилгээ хийх буюу анализ хийх боломжийг нь бүрдүүлж идэг. Ийм 3 дахь холбоо байгаа гэсэн. Тэгэхээр ийм 3 холбоосын хамтын ажиллагаан дээрээс бидний бүтээлч байдлыг бэлэн болдог гэсэн үг. Одоо өндөр болдог гэсэн үг тийм. Бидэрт хамгийн эхлээд original санаанууд орж ирэхэд бол маш олон бодлууд орж ирж явах хэрэгтэй буюу default network нь ажиллаж явах хэрэгтэй. Маш олон санаануудаас бид нар тулгараад байгаа асуудлаас аль нь чухал вэ, чухал бишийг нь salience network нь шүүж гаргаж ирээд тэрийг нь яг практик дээр туршиж үзээд боломжтой болгохын тулд executive control network нь орж ирж ажилладаг гэсэн. За үүнийг яаж тогтоосон бэ гэсэн чинь нэг судалгаа явуулсан байна. Энэ нэг 160 хүн дээр хийсэн судалгаа байгаа юм. За 160 хүнд болохоор янз бүрийн хайч, хутга, топик зэрэг зүйлүүдийг өгөөд эдгээр зүйлүүдийг ямар аргаар ашиглаж болох вэ гэд зүгээр асуусан юм байна л да. Лист гаргахыг хүссэн. Тэгээд хайчиг жишээ нэг хүн 100 төрлөөр ашиглаж болно гэхэд нэг хүн болохоор 5 төрлөөр ашиглаж болно гэдэг хариултыг өгж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт хамгийн олон аргаар ашиглаж болно гэдэг санаа гаргасан хүмүүсийг хамгийн бага аргаар ашиглаж болно гэдэг санаа гаргасан хүмүүстэй харьцуулаад fMRI буюу тархины сорон зүйн долгионы шинжилгээ хийгээд үзсэн. За энэ дээр болохоор ямар ялгаа гарсан бэ гэхээр хамгийн олон аргаар ашиглаж болно гэсэн хүмүүсийн нөгөө 3 network-ийн хоорондын холбоо хамаагүй өндөр идэвхжлэлтэй байсан байна л да. Тэгэхээр энэчнээс энэ 3 холбоосын хоорондын уялдаа хамтран ажиллагаа өндөр байх тусам бүтээлч сэтгэлгээ бүтээлч байдал өндөр байдаг юм байна буюу бүтээлч байдал нь хүн болгонд бас ялгаатай байдаг юм байна гэдгийг мэдсэн байгаа юм.
Гэтэл өгөгдөл болвол ерөнхий суурь хүн болгон бүтээл сэтгэхүүгээ хөгжүүлж болно гэдэг байгаа шүү дээ. Ялангуяа бага насн дээр бол хүүхэд болгон цэцэрлэг дээр очиод янз бүрийн юм эвлүүлээл одоо нэг үйл байлаа гэхэд тэр үйлийг хэдэн мянган янзаар хараад хүн болгоны ер нь сэтгэхүй айгүй төстэй ажиллаад байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүдийн бүтээлч байдлыг байхгүй болгож эхэлж идэг хид хідэн ээж аав нарын ч юм уу те сургууль хүмүүжүүлэгчдийн эсвэл одоо амьдралын явцад бий болгодог хид хид ийм алдаатай одоо зам үйлүүд байдаг юм байна л да. Бид нар бол ихэвчлэн хүүхдүүд цэцэрлэгт байхад ямар бүтээлч байдгийг мэдэн те энэ юу энэ яагаад ингэж байгаа гэл ер нь юм болгон шин байдаг учраас хүүхдийн амьдрал гэдэг бол тэр чигээр ийм бүтээлч аялал шиг байдаг. Гэтэл одоо магадгүй сургалтын явцад орж ирж байгаа хяналт байдаг те ингэж болохгүй одоо юу гэдэг чинь одоо яг чи энэ хүснэгтийн дагуу юм дөрвөлжин зурах ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл тоглоомыг чи яг зориултаар нь тоглох ёстой гэдэг ч юм уу. Хяналтууд, за давхар одоо хийж байгаа юмд нь үнэлгээ хийх те. Одоо үнэлгээ бол цэцэрлэгийн насан дээрээс эхлээл байж лээдэг зүйл шүү дээ те. Одоо гоё яг шугамынхаа дагуу зурх юм бол энэ нэмэлт гэдэг ч юм уу те. Өнгөнгийн 5 шугаар үнэлдэг ч юм уу те. Энэ үнэлгээнд гэтэл өөрөө хүний хүүхдийн ялангуяа бүтээл сэтгэхүйг байхгүй болоход нөлөөлж идэг юм л те. Тэгээ дараагийн нэг зүйл нь гэсэн чинь уг нь бол өрсөлдөөнийг одоо ингээл бага насн дээр байх үед нь одоо хүүхдийг хурцлж өгдөг гэж зүйл гэж боддог те. Гэтэл өрсөлдөөн өөрөө давхар хүний бүтээл сэтгэхүйг ялангуяа бага насн дээр нүгүү хийж идэг нэг зүйл гинэ. Яг хөө ингээ эрүүлэр энгийнээр ингээ бодоод үтсэн ч гэсэндээ өрсөлдөөнийг шүүж байгаа нэг шүүгч байгаа те. Тэр шүүгч бол яг л нэг юм өөрийн тогтсон хэмжүүрээр л юмыг шүүжт те. Тэгээд шүүгчийн хэмжүүр тохирж байгаа хүн нь сайн, тохирог нь муу гэж явцдаг. Гэтэл тэр хүний одоо магадгүй тэр муу үнэлгээг аваад байгаа хүүхдийн сэтгэлгээ нь өөрөө магадгүй тухайн шүүж байгаа хүнийхээс давсан хэд дахин илүү юм сэтгэж авах ч гэсэн үгүйсэхгүй те. Тэгээд магадгүй бидний бага байхад нөгөө айгүйх олимпиадууд болдог, янз бүрийн юм уралдаан тэмцээнүүд болдог гэсэн. Тэд нар бас эргээд магадгүй бидний нөгөө хайрцаг руу аваачсан зүйлсийн нэг байсан байна гэж харж илаа. За тэгээ дараагийн нэг зүйл нь гэсэн чинь ээж аав нар ихэвчлэн хүүхдтэй тулгарч байгаа асуудлуудыг өмнөөс нь очиж шийдвэрлээд байдаг те. Найзтайгаа муудалцаа ингээл ирээл хов зөнгөт нь очиод маргааш нь очиод нөгөө хүүхдийг загнадаг ч юм уу. Ээж аавд нь дуудаал танаа хүүхд манглаа ингээл зарга мэдүүлээл те. Хүүхдийг нөгөө асуудлыг өөрөө шийдвэрлэх боломжийг нь бид нэр ерөөсөө олгохгүй. Юм болгоны өмнөөс нь очиж хийгээд байдаг. За хувцас өмсчихдэггүй хутлаа зөрүүлээд байлаа гингүүт нь зөрүүлэл зүв харуулаад өмсүүлчихдэг ч юм уу те. Гэтэл өөрөө энэ одоо ээж аав нар алдаад засаад байгаа энэ үйлдэл нь хүнийг юм алдах ирэхгүй гэдэг юм майндсетийг суулгачдаг юм байна л да. Тэгээд ирэнгүүт нөгөө хүн чинь өөрөө бүтээлчээр эрэл хайгуул асуудал шийдвэрлэх арга замуудыг хайна гэхээсээ илүү хин нэгэн хүнээс тусламж хүсдэг болчдөг. Эсвэл хин нэгэн хүний аль хэдийн зохиосон байгаа нөгөө зураглалаар өөрийгөө ингээд асуудлуудаа шийдвэрлээд явах гад байдаг. Ингээ харангуут хүүхэд өсгөн гэдэг бас амар том зүйл байгаа байхгүй юу те. Магадгүй ирээдүйн хин нэгэн Да Винчи ч юм уу те хин нэгэн Моцарт ч юм уу танай гэр бүлд өсөж байгааг үгүйсэхгүй гэтэл хүүхдийнхаа боломжийг бидний анзааралгүй хийгээд байдаг үйлдэлүүд нь нөгөө бүтээл сэтгэхүй гэдэг зүйлийг маань байхгүй болгоод тэгээд өдөр тутамдаа тохиолдож болдог яг л нөгөө байдаг л хэвтэй хүмүүс шиг болох гээд хандлагатай байдаг юм байна. Бага насн дээр бол эдгээр зүйлүүд нөлөөлдөг юм л те. Гэтэл өсвөр насны түүнээс хойш үеуд дээр насаа ялангуяа нас биенд хүрсэн хойно ч гэсэндээ бид нэр өөрөө бүтээлч биш болоод байна гэдгийг анзаардаг. Гэхдээ хүссэн ч гэсэндээ ингээд бүтээл сэтгэлгээнүүд биднээс гарч чадхаа болчдөг шүү дээ. Одоо яг нөгөө магадгүй заавал одоо уран бүтээлч биш байсан ч гэсэндээ магадгүй олимпиадад орохгүй л одоо нэг юм эсэний санаа олгочихлаа гэж бодоход яг л нэг бичигдсэн хэлбэрээр бичих гээл яадаг. Би тэгж яваад ингэж яваад ийм амжилт гаргаал гээл те. Шин санаа биднэрт өдөр тутам л хэрэгтэй болдог. Гэхдээ тэрийг гаргаж чадхаа болчдөг. Тэгсэн чинь үүний бас нэг томоохон нөлөөлөл юу байдаг вэ гэж судлаад үзсэн чинь бидний энэ дотоод шүүгч ажиллаж байдаг юм байна л да. Одоо ингээд хийгээд үзвэл яах вэ гэж айгуу гой санаанд ороод ирэнгүүт наач тийм ээ наач алтан дөө гэл өмнөөс нь ингэж яриад байдаг. Тэ үйлдэлийг тооцоолоод гэтэл энэ бол хүнд хамгийн хортоогоор нөлөөлж идэг. Таныг нөгөө хүсэхгүй байгаа хайрцаг руу чинь аваачиж идэг зүйл юм байна. Тэгэхээр энэ дотоод дуу хоолойтой тэмцэх буюу тодорхой хэмжээнд түүнийг дарж л авахгүй бол бидний нөгөө хүсэж байгаа бүтээл сэтгэх бол гарч ирэхээ болоод явдаг. Буюу алдахгүйгаас айхгүй байх хэвээр. Үгүй алдахаас айхгүй байх хэвээр гэсэн үг шүү дээ. Алдаад туршаад олон холбоосуудыг тархиндаа нэмжих хэвээр л гэсэн үг тийм туршлагаасаа суралцаад. Тэгээд нөгөө харьцангуй бүтээл сэтгэхүй өндөртэй хүмүүс үе тэнгийнхаа одоо игэл жирийн хүмүүстэй харьцуулах юм бол хамаагүй их алдаануудыг хийдэг юм л те. Тэр чинь угаасаа орлого нь их байгаа юм чинь
өөс ойлгомжтой шүү дээ. Нөгөө хүмүүс бол яг юм батлагдсан замаар явах гэдэг шүү дээ. Урагшаага яг чигээрээ алхвал би унахгүй гэдгийг мэдээд байгаа тий. Гэтэл урагшаа чигээрээ алхах юм бол таны өмнө явсан тэр хэдэн мянган, хэдэн зуун, хэдэн сая хүмүүстэй та яг адилхан замаар л явна гэсэн үг. Эсрэг талд нь арай өөр яг өөртөө зориулсан жимээр явъя. Арай илүү төвшөнд гарья гэх юм бол та алдаа хийхээс өөр аргагүй болно. Туршиж үзэхээс өөр аргагүй болно. Хамгийн гол нь хичнээн мэдээж хэрэг босч ирдэг те. Төрөний эсэнчлэн нөгөө янз бүрийн холбоосуудыг үүсгэх нь л угаасаа чухал байгаа учраас. Тэгээд түүнээс гадна төрөний нөгөө нэг хүүхдүүд дээр илэрдэг хүүхэд хүмүүжүүлэхдээ ашигладаг арга барилуудтай холбоотойгоор биднэрт нас биеийн төрсөн одоо суучдаг зүйл нь юу байдаг вэ гэхээр альва нэг асуудлуудыг яг нөгөө шийдэж дадсан арга барилаараа л ингээл шийдэж гээл хэдэм байна л да. Одоо чинь ажилдаа явж илаа гэж бодоход яг л нэг явдаг замаараа, нэг явдаг автобусандаа суугаад явдаг те. Ажлаа тараал яг л нэг явдаг замаараа гэртээ очиод хардаг. Энэ хүнээс бүтээлч үнцэг гаргах бас нэлээд хэцүү л болох. Тийм. Саяны үслэнгийн тайлбарладаг процессыг тархины pruning хийх гэж байгаа. Pruning гэдэг нь болохоор нөгөө хамгийн ашигтай тэгээд хамгийн үр дүнтэй одоо хамгийн ашигтай хамгийн хурдан байх арга замыг тарих болохоор дандаа нөгөө сонгонж аваад зөвхөн тэрэн дээр үндэслээ дараагийн зүйлүүдийг хийх гэж зүтгэдэг хэрэгтэй гэсэн. Ингэн биднэрт юу яагаад чухал байдаг вэ гэхээр цаг хугацаа хэмнэн дээрэс нь энерги хэмнэж байгаа учраас хамгийн хурдан хамгийн өндөр үр дүнжинд хүрэх арга барилыг тарих өөртөө суулгачдаг гэсэн. Тэнгүүд тэр тархины хамгийн хурдан хамгийн үр дүнжтэй арга замын холбоос үүсчихэж байгаа л гэсэн үг шүү дээ. Саяны хэлдэг нейроны нэтворкуд үүсчихэж байгаа л гэсэн. Тэгэхээр энэ нэтворкийг нь задлж ивдээд тэр холбоосуудыг нь тасдж байгаа дахиад өөр арга замаар тэр холбоосуудыг нь нийлүүлнэ гэдэг нь нас ахих тусам боломжгүй болж ирдэг. Яагаад тэгэхээр бидний хүмүүсийн тарих нас ахих тусам нөгөө pruning хийгдсэн процесс, pruning хийгдэж байгаа нь нэг нэгнээс улбаатай ингээд бүр амар үндэс суурьтай холбоосууд болоод гараад ирдэг гэсэн үг. Хүчтэй болоо гараад ирдэг. Тэгээд дээрэс нь бид нэр дахиад шин зүйл туршиж үзэх юм бол биднэрт тийм их цаг хугацаа байхгүй, тэгж их зарцуулаад байх энерги байхгүй. Яагаад гэвэл өдөржингөө ажилтай, орой тараад хүүхдүүдэд аваад гэртээ хараад хоолундаа хийгээд бла бла зөндөө ажилтай байдаг те. Тэгэхээр тэр шин зүйлийг туршиж үзэхээс илүүтэйгээр зүгээр хуучин дадсан юмаа хийгээ явах нь хамаагүй ашигтай мэтэр санагддаг те. Гэтэл бид нар тэр нөгөө нэг шин зүйлүүдэд байнгын ивдээд өөр зүйлүүдийг тархины өөр одоо холбоосуудыг үүсгэх нь саяны бид хоёрын өмнө яриад байдаг. Тэрний үүссэн холбоос чинь өөр нэг асуудал тулгархад тухайн асуудлыг шинээр харах, өөр өнцгөөс харах, өөр газар ашиглагддаг шийдлүүдийг тэр нэг асуудал дээр авчираад ашиглах тэр харах өнцгийг нь бий болгоход нэмэртэй тустай байдаг байна л те. Түрүүн бас хоёлаа нөгөө нэг урсгал төлөвийн талаар ярьсан тийм. Тэрэн дээр чи дэлгэрүүлээч. За flow болохоор flow гэдэг онол нь болохоор ер нь анхаарлын дээд цэгийг л хийж байгаа гэсэн үг. Аливаа зүйлийг хийгээд суухдаа бүрэн анхаарал төвлөрөөд тэгэж бүрэн анхаарал төвлөрсөн үе бид нөгөө цаг хугацаа хэр хурдан удаан өнгөрснийг ялгахаа болчдөг. Хажууд хүн юм ярьж байхад сонсохоо болчдөг. Ч юм уу те ингээд нэг зүйлдээ бүрэн уусаад өөрийгөө бүрэн зориулахыг л урсгал төлөвт орчиж байгаа гэж хэлж байна. Энэ урсгал төлөвт орсноороо хүн ер нь ямар хүмүүс энэ урсгалд ордیں۔ Урсгалд орох нь буцаад нөгөө хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд сэтгэл зүйн сайн сайхан байдалд яаж нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгээр яг дуртай зүйлээ passionate байдаг зүйлээ гэсэн үг те. Ингээд маш их дур сонирхлоороо хийдэг зүйлээ хийж байгаа хүн илүү урсгал төлөвт орох магадлал өндөртэй. Гэхдээ энэ урсгалыг бас урсгалд орж исэн хүмүүсийн тоо бас айгүй цөөхөн учраас энийг ер нь миф гэж ярьдаг зарим сэтгэл судлаач нар зөвч нар. Гэхдээ яг энэ урсгал төлөвт орсон гэж өөрийгөө үздэг хүмүүс нь болохоор энэ урсгал төлөвт орсноороо яг үнэхээр нөгөө онлын тодорхойлолтон дээр байдаг цаг хугацаа яаж хурдан өнгөрснгийг анзаараагүй, хажууд хүн ярьж байхад юм болж байхад анзаараагүй байдгаа гэдэг зүйлүүдийг хэлдэг учраас нөгөө талаасаа бас үнэхээр үнэнч гэж үздэг. Тэгэхээр дуртай юмаа нэгдүгээр тийх буюу яг тэр дуртай юмдаа өөрийгөө бүрэн зориулаад сууж байгаа хүнд илүү урсгал төлөвт орох магадлал өндөртэй. Ингэж урсгал төлөвт орж өөрийгөө бүрэн зориулснараа сэтгэл зүйн эрүүл мэнд ягаа сайжирдаг вэ? Эрэг үр дүнтэй байдаг вэ? Эрэг нөлөөтэй байдаг вэ гэхээр нэгдүгээр цаг хугацаа яаж хурдан өнгөрснийг анзаарахаа болчихж байгаа.
Тэгээд дээрэс нь нэг зүйлээ урт хугацаагаар хийгээ суухаар өөр олон зүйлүүд бодож буюу нөгөө асуудал тулгарсан бол асуудлуудаа бодохгүйгээр ирээдүйн тухай санаа зовхгүйгээр өнгөрсөн болсон муу мухай дурсамж толгоор руу орж ирэхгүйгээр цаг хугацаа өнгөрөх боломжтой болдог. Тэгэхээр ийм нөгөө эерэг бодол санаануудыг хүн ойр ойрхон бодох аль эсвэл сөрөг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй олон удаа давтагдах нь буюу энийг practice хийх нь дараа нь ирээдүйд бид нэр аливаа асуудлыг харахтаа аливаа зүйлд хандахдаа эерэг талаас нь хандах магадлалыг нэмдэг учраас энэ талаас урсгалд орж нэг зүйл дээр урт хугацаанд анхаарал хандуулж суух нь сайн нөлөөтэй байдаг. Нөгөө талаас урсгалын сэтгэл судлал нь одоо яг эерэг сэтгэл судлалтай холбоотой болж эхэлдэг. Нөгөө урсгалын онолыг гаргасан Михаил нь өөрөө эерэг сэтгэл судлаач гэж бас явдаг. Энэ эерэг сэтгэл зүйн сайн сайхан байдлын үүднээс бол сэтгэл зүйн сайн сайхан байдал нь юунаас шалтгаалдаг вэ гэхээр өөрийгөө хөгжүүлэх дээрэс нь ирээдүйн төлөө одоо ирээдүйд хандсан тийм үйлдэл хийх буюу ирээдүйд эерэг зүйл болно гэдэг төсөөлөлтөй байх гэдэг ийм гурван хүчин зүйлийг агуулж явж байдаг. Үүнээс гадна зөндөө хүчин зүйлүүд байгаа. Энэ гурван хүчин зүйлийг нь яг урсгалд орсон хүний байгаа байдал хангаж өгч байдаг. Тийм учраас энэ нь олон удаа давтагдах үедээ одоо сэтгэл зүйн сайн сайхан байдалд чухал нөлөө үзүүлдэг байх юм л та. Сэтгэл зүйн эерэг болгодог гэсэн. Түүнээс гадна нөгөө урсгал төлөвт орсон үед ухамсар дарагдаж эхэлдэг гэдэг байгаа шүү дээ. Хамгийн гол нь нөгөө бүтээлч байдлын ерөн судалгаануудыг хараад явж байхад ихэвчлэн ухамсаргүйтэй холбоотой байгаад идэг. Ухамсаргүй гэдэг маань бид нар бол мэдчихэж байгаа тий. Өөрөөр хэлбэл логик дарагдаж эхэлж байгаа үе гэсэн үг. Ийм юм зөв, ийм юм буруу гэдэг бидний сэтгэлгээ дарагдаж эхэлж шүү дээ. Өөрөөр хэлбэл ухамсаргүй ингээд хүчтэйгээр ажиллаад эхлэнгүүт хүн нөгөө өмнө нь мэддэг байсан гэдгээ хүртэл мартцсан зүйлсүүд ч юм уу те. Эсвэл нөгөө тийм төдийлөн ач холбогдолтой гэж бодогддгүй байсан бидний мэдрэмжүүд гой бэлгэдлийн шин чанартай одоо гозон өгөгдлүүд ч юм уу те. Яг нөгөө ухамсаргүйгээр гарч ирж идэг. Энэ холбоосуудыг магадгүй логик буюу нөгөө ухамсар маань одоо ажиллаад эхлэх юм бол магадгүй бий болгоход хэцүү зүйлстэй. Өөрөөр хэлбэл бүтээл сэтгэхүй ухамсаргүйтэй илүү холбогдоод байна. Тэгэхээр нөгөө урсгал төлөвт яагаад орсноороо хүмүүс илүү юм бүтээлч байгаад байна вэ гэхээр бас түүнтэй бас холбоотой байхыг үгүйсэхгүй. Дараагийн нэг зүйл нь зин байгаа те. Зингийн санаа бол ерөөсөө ингэж явдаг штэ. Одоо хорвоо ертөнцөө бол бүхэлдээ нэг юм цул юм. Бүхэл юм те. Би бол хорвоо ертөнцийн зөвхөн нэг хэсэг нь ухамсар давмгаа ажиллаад эхэлж байгаа цагт би зөвхөн өөр дээрээ л төвлөрнө. Би яг юуг сурлаа, би юуг уншлаа, юуг нь мартахгүй байх уу, яаж шалгалтандаа онцах уу, яаж энэ ажлыг амжилтад авах уу гэх яг өөр дээрээ төвлөрч идэг. Зөвхөн өөрийнхөө хуримтлуулсан туршлагынхаа үндсээр л амьдралыг харна гэсэн үг. Зин дээр болохоор юу гэж үзээд байгаа вэ гэхээр хэрвээ ухамсараа дараад эхлэх юм бол хамгийн ухамсаргүй буюу одоо нөгөө бүхэл том зургаар нь бүхэл хорвоо ертөнцийн одоо мэдлгүүд, туршлагууд бүгдээрингийн чи өөрөө хүлээж авах боломжтой болно гэж үзээд. Сонирхолтой. Тийм, сонирхолтой. Саяны хэлдэг нэг ухамсаргүйтэй холбоотой гэдгийг дэмжих нэг судалгаа байгаа юм. За судалгаа. Тийм, ер нь бол нөгөө контент анализ л та судалгааны үр дүн. За ямар зүйл төр контент анализ хийсэн бэ гэхээр ер нь нөгөө алдартай нээлтүүдийг хийсэн хүмүүс, алдартай уран зургуудыг урлагийн салбар урсгалуудыг үндэслэгчнэр дээр хийсэн судалгаа байгаа юм. Тэр хүмүүсийн ашиглаж исэн нэг бүтээлч байдлаа нэмэгдүүлэх арга нь юу байсан бэ гэхээр creative nap буюу бүтээлч дуг хийлт гэдэг аргыг ашигладаг байсан байгаа байхгүй. За энэ нь болохоор бүтээлч дуг хийлт гэдэг нь хүн яг унтах гад хөвтөж байгаа тэр нэг орон дээр ингээд нүдэн анид хөвтөх нэг цэг байгаа тийм. Тэрнээс яг бүрэн унтах гэдэг нэг цэг хүрэх хугацаа байгаа шүү дээ. Тэр нь магадгүй 5 минут, зарим хүмүүсийн хувьд хөвтөнгүүтээ шүү унтдаг хүмүүс байгаа. Хөвтөд олон юм бодож байгаад унтдаг хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө хугацааны янз бүртэй. Гэхдээ тэр хугацааны хамгийн төгсгөлөө яг нөгөө унтах яг гүн нойр руу орох гэж байгаа үед болж байгаа нэг 20 орчим секундын хугацаа байт юм байна л да. Энэ хугацааг нь hypnagogic state гэж нэрлэж байгаа юм. За hypnagogic state гэдэг нь яг тэр унтах гэж байгаа үеийн л төлөв байдлыг хэлж байгаа гэсэн үг. Hypnagogic state. За энэ hypnagogic state-ийг болохоор Thomas Edison, Salvador Dali, Einstein зэрэг хүмүүс ашигладаг байсан байна л да. За энэ нь яаж ашигладаг вэ? Яаж тус урагддаг байсан бэ гэхээр энэ төлөвт очихороо хүний булчингууд тайвшраад амралтын байдалд очдог. Ингэж амралтын байдалд очсноор бидний нөгөө анхны default mode маань итвчдэг гэсэн үг тархины. Маш олон бодлууд бидний толгой руу орж ирээд энэ олон бодлууд орж ирсэн үндсэн дээрээс бид нэр барьж аваад аль нь чухал вэ, аль нь үр дүнтэй вэ гэдгийг шүүх боломж
нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ, тий. Алилах 100 санаа орж ирэх, 1000 санаа орж ирэх, 1000 санааны чухлуудыг нь авах, 100 санааны чухлуудыг авах тооны хувьд ялгаатай байх боломжтой, тий. Тэгэхээр энэ шинжилгээ ухаанчид, урлагийн зүтгэлтнүүд энэ аргыг ашигладаг байсан байна. Яаж ашигладаг байсан бэ гэсэн чинь бүгд одоо энэ creative nap руу орохын тулд одоо Thomas Edison жишээ нь юм шилэн бөмбөлөгч юм уу ингээ нэг зүйл бариад унтдаг. Тэгээ яг унтахын алд нөгөө болчонгууд сулраад гар нь суларчингууд нөгөө барьжсэн зүйл нь газар унаад чимээ гаргаад буцаага сэрээчдэг. Тэнгүүд яг тэр хальт сэрсэн байдал дээрээ өөрийгөө бариад үлдчихдэг. Ингэж барьж үлдээд толгойд нь орж ирж байгаа бодлуудаа шүүгээд бодоод хөвтөж явах та шин сайнуудыг олдог байсан байх жишээ. Салвадор Далигийн хувьд болохоор халбаг урьж унтдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө булчин суларсан гүн нойр руу орохоос өмнөх үе бол нөгөө ухамсаргүй байдалтай илүү холбогдтой буюу бид нар яг ухамсар нэлээд дарагдаад нэлээд чөлөөтэй болоод бидний бодол санаанд орж ирэх зүйлүүдэд хязгаарлалтгүйгээр оруулж ирээд байгаагийн илрэл болж байгаа юм. Яг энэ нөгөө унтаас хэрүүний үед хүний тархинаас тета долгион ихээр ялгардаг юм л те. Тэнгүүд энэ тета долгион нь өөрөө дахиад бүтээлч байдалтай холбогдоод байгаа. Тэгсэн чинь аюул сонирхолтой нь өсвөр насныхан за багаас өсвөр нас хүртэлх үед хүн одоо сэрүүн үед ч гэсэн энэ тета долгион аюул эрчимтэйгээр ялгарч идэг гинэ. Тэгэхээр яагаад нөгөө бага насны хүүхдүүд өсвөр насныхан янз бүрийн амьдрал дээр байж боломгүй гой гой шин санаануудыг бий болгоод байдаг вэ, гаргаад байдаг вэ, төсөөлөд байдаг вэ гэдгийн хариулт нь энд явж байгаа байхгүй юу? Гэтэл хүн нас биенд хүрэх тусмаа сэрүүн үед тета долгион ялгарх нь багасаад эхэлдэг. Өөрөөр хэлбэл бидний бүтээл сэтгэхөө багаар багасаж эхэлдэг байх нь шүү дээ. Тэрийг нь мэддэг хүмүүс ингээд янз бүрийн арга техникүүд ашиглаад байна гэсэн үг байх нь шүү дээ. Тийм, эдгээр бол одоо бүр нөгөө юун тархинаас орон зам бичлэг, цахилгаан бичлэг байхгүй үед тэ эднэрийг өөрсдийн одоо туршлагаараа ч юм ямар нэгэн байдлаар олон мэдсэн. Бас сонирхолтой тий. Харин тийм. За тэгвэл бүтээл сэтгэлгээд өөр юу нөлөөлдөг вэ? Буюу оюун ухааны төвшин бидний IQ нөлөөлдөг үү? Дээрээс нь ямар онцлогтой хүн бэ гэдэг нь бүтээл сэтгэлгээд нөлөөлдөг үү? Бидний хүрээлэн боо орчин бас бүтээл сэтгэлгээд нөлөөлөх үү гэдэг асуулт байна. За тэгэхээр хамгийн эхлээд ямар онцлогтой хүмүүс тэгвэл бүтээл сэтгэлгээ илүү өндөртэй байдаг вэ гэхээр ер нь бид хоёрын саяны ярьсан бүх зүйлээс маш их зүйлүүдийг туршиж үздэг буюу шин зүйлүүдийг хийгээд алтхаас айдаггүй хүмүүс нээлттэй хүмүүс буюу одоо Big 5 гэдэг орчуулах юм бол том 5 гэж орчуулдаг бие хүний онцлогуудын онол байгаа шүү дээ. Энэ 5-ын нэг онцлог нь болохоор openness to experience буюу туршлагад нээлттэй ханддаг зан чанар өндөртэй хүмүүс бүтээлч байдалтай илүү өндөр хамааралтай гэдэг судалгааны үр дүнгууд олон дахин давтагдж гардаг байна. Тэгэхээр бид хоёрын дөрөвний өмнөх ярьдаг бүх зүйлүүдийг энэ personality traits буюу бие хүний онцлогийн онолууд нь бас дэмжиж явж байгаа гэсэн үг. За нөгөө талаасаа тэгвэл IQ яаж хүний бүтээлч байдал нөлөөлдөг вэ гэхээр IQ нь өөрөө орж ирсэн мэдээллүүдээс алийг нь чухал бишийг нь гарч ирэх болон тэр орж ирсэн бодлуудын үндэслэж байгаа нөхцлүүд дээр нь тулгуурлаж шүүж авах гэдэг тархины танин мэдэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас чухал нөлөөтэй. Дээрээс нь тэр мэдээлэлээ шүүж аваад практик дээр яаж үр ашигтайгаар тэр орж ирсэн санаагаа хийх вэ те санаагаа яаж бодиттой болгох вэ гэдэг нь бас нөгөө санаагаа бодиттой болгохын тулд үр дүнгуудыг нь олон талаас нь тооцсон тэр санааг энэ нөхцөлд ашиглахын тулд өөр нэг нөхцөлд ашиглахын тулд шаардлагатай босод нөхцлүүдийг нь гаргаж иж бодох шаардлагатай болох буюу нөгөө нөхцөлийг олон талаас нь анализ хийх шаардлагатай. Учираас бас таны мэдхүн өөр нэг чадвар орж ирж байгаа. Тэгээд энэ бодох гэдэг ажлууд шин зүйлийг олж илрүүлэх, шин санаа гаргахад байнга оролцож идэг учраас IQ өндөр байх тусам альва шин зүйлийг бодож олох, шин шийдвүүдийг гаргахад чухал нөлөөтэй байдаг байна. Гэхдээ энэ нэг судалгаа байгаа юм. 140 IQ-тай байх юм бол IQ 140-тай байх юм бол ер нь физикийн хангалттай их мэдлэг мэдээллүүдийг олж аваад ер нь бол физикийн салбарт ажиллах боломжтой болно гэдэг судалгааны үр дүн байгаа байхгүй. Алдартай физикчүүдийг тэгээд физикээр одоо сурж байгаа оюутнуудыг ч юм уу олон хүмүүсийг хамраад үзтэл амжилттай байгаа хүмүүс нь доотлон 140 байсан гэсэн үг те IQ. Гэхдээ энэ 140 IQ-тай байх нь шууд бүтээлч байдалтай байх юм уу гэвэл үгүй. Нөгөө нэг хуулийнхаа өмнө ярьдаг хүчин зүйлүүд болох experience нээлттэй ханддаг үгүй юу? Эцэг их нь баг багт нь яаж хүмүүжүүлсэн бэ? За тэгээд ямар ажлыг
тогтмол хийдэг вэ гэх мэтчлэн нэг ажлыг тогтмол бариад яваад байд юм уугүй юу гэдэг. За энэ нэг ажлыг тогтмол бариад яваад байд юм уугүй юу гэдэг дээр бас нэг гарч ирж байгаа санаа болохоор slow motion multitasking гэдэг санаа байгаа. Энийг болохоор Tim Harford гэдэг зохиолч юм. Ер нь бол судалгаан дээр гарч ирсэн санаа. Энэ slow motion multitasking зүгээр бидний multitasking гэж ойлгодог одоо хүнтэй чатлангаа зурагт үзэх гэдэг нэг дор хоёр ажлыг хийхээс өөр. Slow motion multitasking нь өөр дээрээ нэгээс дээш тооны прожектын хэмжээтэй том ажлуудыг авчаад нэг прожектыг тодорхой хугацааны турш хийж байгаа тэрийг хойш нь тавиад дараагийн прожект руугаа ороод тэрийг хийж явангуудаа буцаад ихнийх рүүгээ ордог гэдэг. Тэгснэ явж ирснээр дараа нь 2 сарын дараа бүр 3 дахь прожект руу ингэ шилжиж ордог. Энэ удаан хугацаатай удаан шилжилтийг slow motion multitasking гэдэг. За энэ нь тэгвэл биднэрт яаж нөлөөлдөг вэ гэхээр хоёулаас өмнө ярьсан шүү дээ. Зарим байгууллагууд нэг ажилтнаа зөвхөн нэг миссэн дээр байлгаад байдаг. Олон газар очиулаад олон зөөр зүйлүүдийг хийлгэж үзээлээд яваад байдаг. Тэг ижлэн гэсэн. Энэ нь болохоор бид нэг зүйл дээр удаан хугацаанд суух юм бол ерөнхийдөө бол хайрцаглагдаж эхэлдэг. Нэг санаандаа баригдаад дээрэс нь тухайн санаагаа эвдэхийн тулд өөр шин зүйлийг туршиж үзэж өөр газар анхаарлаа төвлөрүүлж зүйлүүдийг өөр юмнуудыг бодсноороо тухайн зүйлийг үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэхэд туслах санаагаа олох зайлсгүй шаардлага тулгардаг тархинд. Тэгэхээр энийг бүрэлдүүлж өгч байгаа гэсэн үг. Энэ боломжийг нь. Нэг прожектын дээр сууж байгаа бүр ингээд бүр шинэ юм орж ирэхэ боллоо. Зөвхөн нэг юм бодоод энээс л өөр арга байхгүй байхтаа гэх мэтчлэн зүйлүүдийг бодоод эхэлсэн үедээ шал өөр ажлыг хийгээд явах нь нөгөө нэг хайрцагтсан байсан нэг зүйл асуудлыг бодоод холбоосод үүссэн байсан мэдрэлийн эсүүдийг суллаад тэр дунд өөр мэдрэлийн эсүүдийг оруулж ирэх мэдрэлийн эсүүдийн холбоосыг улам нэмэгдүүлэх хэмтчлэн боломжуудыг нээж өгнө гэсэн үг тийм. Нөгөө ажлын байрны тодорхойл гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь л өстой жинхэнэ нөгөө ажил хийж байгаа хүмүүсийн бүтээл сэтгэхүйг хамгийн их алдаг зүйл гэдэг байгаа шүү дээ. Тэгээ гэрээ байгуулахдаа чи ийм хийнэ гэж заагаад өгчдөг те. Гэтэл хүн тэрнээсээ илүүг ингээ харж чадхаа ер нь бол болох нь шүү дээ. Саяны ярьсанчлан. Ер нь бол нэг байран дээр байгаад байгаа гэсэн үг. Тэгээ бид нэр яг алдартай эрдэмтэд шинжлэх ухаанчдыг аваад үзэх юм бол одоо Darwin гэхэд жишээ нь нэг номоо 44 жилийн турш бичсэн байх жишээ тий 44 жилийн турш тэр нэг прожектыг дуусгахгүй яваал байсан. Гэхдээ тэр 44 жилийн турш Дарвинаас бид нэр өөр юу харсан байх вэ? Дарвин Нобелийн шагнал авсан, Дарвин хүн төрөлхтний үүслийн онолыг гаргаж ирсэн. Хажуугаар нь маш олон өөр салбар руу орж тэр салбарын үндэслэгч гэж тодорхойлогддог байх шин. Тэгэхээр Дарвин 44 жилийн турш нэг ном бичсэн юм уу гэвэл үгүй. Тэр хугацаанд маш олон өөр прожект руу шилжиж орж буцаад нөгөө шин салбар руу орж тэнцэнээсээ олж авсан мэдлгүүдээ номон дээрээ авчирч туршиж оруулж ингэж нэг номыг бүтээсэн байх ч тийм. Тэгэхээр саяны одоо slow motion multitasking-ыг бид нар амьдралдаа ер нь бол байнгын бас хэрэгжүүлэл явж байгаа гэсэн үгтэй. Жишээ нь одоо ажил дээрээ сууж байгаад бид нар бас бүтэн амьдралынхаа турш ажиллаа хийгээд байдаггүй шүү дээ. Гэртээ очиод үр хүүхдтэйгээ тоглон дүүнэртэйгээ тоглон асуудлуудыг шийдэн хичээлд нь туслана. За аль эсвэл хамаатан садан ээж аав нартаа бас амралтын өдрүүдээр очиж туслана. Эсвэл амралтаар найзуудтайгаа уулзсан гэх мэтчлэн өөр зүйлүүд хийж байгаа эднэрэн ч гэсэндээ нэг төрлийн прожектууд л гэсэн үг тийм. Тэгэхээр энэ зүйлүүдийг хийж байгаа ч гэсэндээ бидний ажилдаа гаргах бүтээмжийг маань өндөр болгоход тусалдаг учраас бид нэр ажлын гадуурх амьдралаа харьхагдуулж хайж болохгүй гэдэг. Яг тийм штэ ингээд санаа орж ирэхгүй байхад нь угаасаа ингээд нүдээ ширээн дээр ингээд ганцаараа суугаад ах юм бол юм орж ирэх нь итгэл тэрнээсээ ийсэн стресс болол дуусчихдээ шүү дээ. Тэгэл энерги өрөөл нэг тархин ингээд химлэл яваад байдаг ч юм уу те. Зүгээр л жоохон завсар болгох хэрэгтэй байна л да. Харин завсар цай өгөөд амраагаад. За энэ амраагаад гэдэг одоо энэ нөгөө Csikszentmihalyi бас нэг санаа нь амьдралын баланс гэдэг зүйл байж аж бүтээш байдал нэмэгдэнэ гэдэг нэг санаа байхгүй. Тэр нь болохоор нэг юм хийгээд эхэлсэн бол маш өндөр бүтээмжтэй буюу эрч хүчтэй юмыг хийдэг. Гэхдээ юм хийгээгүй бол сайн амарч чаддаг хүн байх хэвээр. Гэх мэтчлээ одоо ямар нэгэн зүйлийг хийж л байгаа бол түүнийг тэнцвэржүүлдэг байх хэвээр. Нөгөө талуудыг дандаа авч явж явах хэвээр. Тэгэхгүй бол нөгөө тархины энерги чинь дороо шахагдаад дуусчихна. Нэг зүйл рүү нэг хонгол руу орчиж тэнцэнсээ гарч ирэх чадваргүй болчих учраас заавал нөгөө талыг нь авсрааж авч явж явах хэрэгтэй гэдэг санааг бас гаргасан байна. За ингээд бүтээлч байдалд нөлөөлдөг олон хүчин зүйлүүдийг ярьлаа. Бүтээлч байдлыг бас тордож болдгийм байна. Бүтээлч байдлыг нэмэгдүүлж болдгийм байна. Төрөлхөөсөө заягдсан ингээд ахиж дэвших боломжгүй зүйл биш юм байна гэдгийг хоёулаа мэдчихлээ шүү дээ. Тэгвэл яаж
жоохон бүтээлч байдал унтарсан байгаа үед яаж энэ хонглоос гарах вэ гэдэг зөвлөмжүүд бас байгаа шүү дээ. Ер нь бол нэлээд зөвлөмжүүд байгаа. Энэ дээр би Лиса Тенер гэдэг нэг судлаачийн бичсэн 5 мэдрэхүй ашиглаад бүтээлч байдлаас сэргээх зөвлөмж байгаа байхгүй юу? Мэдрэхүй гэдэг маань өөрөө айгу хүчтэй шүү дээ, тий. Бид нар одоо ингээл үйл явцын одоо ард болж байгаа ингээл тархины холбоосууд ингээд бодоод байдаг. Тэрний анхдагч нь өөрөө сэрэл буюу мэдрэхүүгээр дамжиж ирж байгаа зүйлсүүд байгаа шүү дээ. За хамгийн ихнийх нь үнэр. За үнэр бол анхдагч мэдрэхүү бүр ихийн хилээд байх, ураг байх үед л үнэрлэх мэдрэмж бол хамгийн анх үүсчихдээ. За үнэрээ бол одоо хүн болгоны дуртай үнэр өөр байгаа шүү дээ. Магадгүй одоо бүтээлч байдал ингээд унтсан гой шин санаанд орж ирэхгүй байгаа үед өөрийнхөө дуртай үнэрийг үнэрлэх ч юм уу те. Эсвэл одоо нөгөө бага насанд чинь ингэж үнэртдэг байсан ойр дотны үнрүүдийг үнэртэх. Тэгээд хамгийн гол нь тэр үнрээрээ дамжуулаад мэдрэмжээ суллаж өгөх хэрэгтэй. Одоо энэ үед магадгүй ээжийн төрхтөг байсныг үнэртэй бас байлаа гэж бодъё л да. Тэрийг үнэртээд бага насн дээр байж очсон юм. Бага насандаа очсон юм шигээр төсөөлөөд одоо магадгүй үйл ямар харагдаж байна гэдгийг хардаг ч юм уу те. Нэг төрлийн дасгал байж болно. За хоёрдугаарх нь гэх юм бол амтлах. За амт бол хүн төрөлхтний хувьд одоо ингээд маш онцгой мэдрэмж байгаа шүү дээ. Ихэвчлэн хүмүүс бүтээлч сэтгэхүй буюу одоо ямар нэгэн юмд бүтээлчээр хандах шаардлагатай болоод эхлэнгүүтээ сахар чихэрлэг зүйлсийг автоматар ингээд сонгож хэрэглээд байт юм байна л да. Гэтэл яг судалгаа хийгээд үзсэн чинь илүүтэйгээр эсэглэн хүнсний бүтээгдэхүүн, эсэглэн амт нь хүний бүтээл сэтгэхүйг нэмэгдүүлдэг гин л дээ. Тэгэхээр магадгүй та гоё юм шин санаа болохоор сууж байгаа бол мандрин задлаад тий ер нь цитрусийн төрлийн жимснүүдийг задлаад хилэн дээрээ яг буулгаад яг тэр нэг юм эсэглэн амтыг нь мэдрээд тий үзээрэй. За 3 дугаарх нь хэм бол дуу чимээ. Би бол өөрөө яг энэ төрлийн хүн байхгүй юу? Яг юм хийгээ төвлөрөөд сууж ах үедээ ямар ч орчны чимээгүй, чив чимээгүй орчинд байж төвлөрдөг. Тэгжиж надад ийм санаа орж ирдэг гэж би өмнө боддог байсан. Тэгэхээр яг юм хийх үедээ би ингээд ямар ч чимээгүй орчинд суудаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ судалгааг уншсан, энэ судлаачийн хийснээр бол бүтээлч байдалд нөлөөлдөг дуу чимээний төрөл гэх юм бол одоо хит ийм хүчтэй дуу хөгжим гэхээсээ илүү ийм орчны чимээнүүд байдаг шүү дээ. Одоо жишээ нь кафед байж байгаа одоо кофе одоо машин дах чимээ ч юм уу те. Эсвэл хүмүүсийн ингээд нэг ярьж байгаа чимээ ч юм уу те. Эсвэл одоо байгальд гараад ийм шуудын жиргэж байгаа чимээ ч юм уу. Ийм арын цоон буюу ийм арын чимээнүүд нь өөрөө хүний бүтээлч байдлыг айгүйх нэмэгдүүлдэг юм л те. Тэгэхээр магадгүй та одоо ямар нэгэн шин санаа олох гээд ажилдаа бүтээлчээр хандах гээд сууж байгаа бол гэртээ юм уу эсвэл ажлынхаа өрөөнд амар чимээгүй орчинд өөрийгөө зовоод суухын оронд магадгүй гой байгаль гараад алхаад те байгалийн чимээг ч юм уу эсвэл гой дуртай кафед очоод одоо хүмүүс юу ямар хөө байна гэдгийг анзаардаг ч юм уу те тэр нөгөө чимээ буюу амьдралаас төрж идэг юм холбоосууд бас үүсгэн л те. За саяных дээр би нэг нөгөө эсрэгзэх нэг зүйл сонсч ирсэн уншиж ирсэн юу вэ гэхээр хүн болгоны нөгөө одоо чиний өмнө хэлжсэн чимээгүй орчинд суугаад аливаа асуудлын шийдлийг олоход тус тэмтэй санагддаг байсан гэдэг шиг одоо зохиолч нар ч юм алдартай уран бүтээлч нар зохиолоо төрөхтэй бүтээлд төрөхтэй нөгөө лагерийнхаа байшин руу яваачдаг шүү дээ. Тэнцэнэ хэдэн ном хүнсээ авч чунгуудаа 2-3 сар ч юм уу бүгээ суучдаг гав ганцаархнаа. Тэнд бол нөгөө саяны хэлдэг арын дуу чимээ одоо байгалийн дуу чимээ буюу тийм нам гүм аяархан дуу чимээнүүд тусалж байгаа ч гэсэндээ ер нь бол кофе шопд суухтай харьцуулах юм бол хамаагүй чанга ч юм уу хамаагүй одоо анхаарлын сарниулах үз байж магадгүй шүү дээ. Тэр үднээс аваад үзэх юм бол нөгөө орчин нөхцөл нь чимээгүйч болно, чимээтэйч байж болно гэдэг нэг санаа байсан. Би нөгөө энийг ярьж ирсэн судлаачийн нэрийг мартчихжээ. Тэгээд нөгөө талаас бас саяны кофе шопд сууж байгааг нь одоо сууж байгаахын үндс нь юу вэ гэхээр нөгөө cognitive disfluency гэдэг ойлголт байдаг. Cognitive disfluency гэдэг нь нэг зүйлд төвлөрөхийн тулд энд анхаарал хандуулахын тулд өөр нэг зүйл бидний анхаарлыг хажуунаас нь ингээ байнгын сатааруулах үйс одоо хөнгөн хэмжээгээр авч явах хэрэгтэй гэдэг. За энэ нь болохоор жишээ нь би бол одоо ямар нэгэн зүйлийг хийх гээд бодоо сууж байхдаа ингээд гарынхаа арьсыг айгүйх оролдоод байдаг байхгүй юу. Би ингээд юу ч хийхгүй тэр нэг юм ингээд бодоо сууна гэж хийж байхгүй. Гарынхаа арьсыг оролддог. Аль эсвэл одоо уруулаа ингээд идээ суугаад байдаг. Уруулаа зулаагаад тэгээд бас ямар нэгэн зүйлийг одоо ажил мэжлээ хийх гэж байгаа бол би дийлэнхтэй кофе шоп руу очиж суудаг. Яагаад гэвэл яг саяны хэлдэг би ганцаараа суухаар бүр ингээд яахаа мэдхгүй амар эвгүй байдалд ороод идэг байхгүй юу. Ерөөс бүрэн төвлөрч чадахгүй шал өөр юм толгоор орж ирээд идэг. Тэгэхээр угаасаа аливаа нэг зүйлийг хийж аваад миний толгой өөр зүйл рүү хандах гэдэг учраас тэр өөр зүйл рүү хандах
боломжийг нь кофе шопт суугаад би өөрөө олгоод өгчдөг. Тэр нөө хажууд хүмүүс юмаа ярьжлаадаг. Би яг тэрийг нь хальт нэг сонсчоод буцаал нөгөө юмаа бодож байгаа бол тэр нэг хүн захиалга өгж байхад харьт юу өгж байгааг нь харчаал буцаал юмаа бодвол энэ боломжийг нь өгж идэг нь cognitive disfluency гэдэг ойлголт байдаг гэдгийг нь дэлгэрүүлээд хэлчихье. Тэгээ мэдээч хэрэг үлцээ 2 мэдрэхүү болох хүрэлцэхтэй харааны хүртгүүг бас ашиглаж болно. Ер нь энэчнээс ямар дүгнэлт хийж болохоор байгаа вэ гэхээр заавал түрүүнд нөгөө завсар гарга хийсэн шүү дээ тий. Тэр завсрыг яаж олгох юм бэ гэдэг дээр л одоо шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж хэлээд байна гэсэн. Өөрөөр хэлбэл заавал санаа орж ирэхгүй байхад одоо орж ирэх ёстой. Заавал энийг энчээ хийнэ гэсэн одоо ийм механикаар буюу логик ажилуулж бүтээл санаа гэдэг зүйл бол төрдөггүй. Ихэнх хүмүүс одоо яг нэг практик дээрээс мэдэрсэн байгаа хүмүүс угаасаа мэддэг бах. Цаг хугацаа ч юм уу те нөхцөл ороод ирж байгаа цагт хүний бүтээл сэтгэх угаасаа ажиллах хавлаад эхэлдэг шүү дээ. Яг нэг өгөгдсөн хугацаанд тааруулж юмыг амжуулах гал ч юм уу. Тэгэхээр тийм яг нөгөө нэг юмд бүтээлчээр хандъя. Гой шин санааг нэмэлтээр бий болгоё гэж байгаа бол зүгээр л туршлагад нээлттэй өөрийгөө байлгаал те. Давхар бас хит их хүчлээд хэрэггүй л гэдэг дүгнэлттэйгээр. Нэмэлтээр нэг санаа байна. Энэ Wendy Suzuki гэдэг neuroscientist-ийн санаа. Ер нь бол Wendy Suzuki-гийн хувьд болохоор нөгөө дасгал хөдөлгөөн хүний тархины эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ гэдэг судалдаг. Сүүлийн үед ер нь судалдаг болсон. Тийм судлаач байгаа. Wendy Suzuki-гийн дэвшилж байгаа сайн болохоор бидний өдөр тутмын бүтээлч байдалд ер нь тархины эрүүл мэндэд буюу тархи эрүүл байж ижил бид нэр эрүүлэр сэтгэж бодно шүү дээ. Тийм учраас энэ тархины эрүүл мэндэд өдөр тутмын дасгал хөдөлгөөн өдөр тутмын биш юмаа гэхэд ер нь бол зүгээр биеэ хөдөлгөх нь л өөрөө яаж тусалдаг вэ гэдгийг хэлсэн байгаа юм. Тэгээд Wendy Suzuki-гаар болохоор тайлбарлаж байгаа нь бид нар ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхэд нөгөө бид хоёрын байнга л ярьдаг тархины одоо мэдрэлийн нейротрансмиттерүүд те серотонин, допамин, норадреналин гэх мэтчлэн хүний итэх хүчлийг тархийг сэрээж өдөөж өгж идэг эрэг болгож идэг тэр даавар нейротрансмиттерүүд ялгарч идэг учраас дасгал хөдөлгөөнийг айгуу чухлаар тооцоод байдаг. Тэгээд дасгал хөдөлгөөндөө аэробик буюу одоо товчоор бол зүгээр уушигны багтаамжийг илүү шаардсан амьсгалах шаардлагатай тийм дасгалууд гэсэн үг. Алхах, гүйх гэх мэтчлэн дасгалууд гэсэн үг тийм. Энэ дасгалууд нь болохоор тархины цусан хангамжийг нэмэгдүүлж идэг. Тархины цусан хангамж нэмэгдэнэ гэдэг чинь тархинд очиж хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хүчил төрөгч болон цусны тэжээлийн тусламжтайгаар тархи илүү сэргэг нөгөө холбоосуудын хоорондын мэдээ дамжуулах хурд ч гэсэн илүү хурдтай болж ирдэг учраас дасгал хөдөлгөөнийг бас чухалчлаад байгаа. Тэгээд дасгал хөдөлгөөн хийдэг болохын тулд бол заавал 7 хоногт 3 удаа, заавал 1 дэх 3 дахь 5 дахь биш те. Дөнгөж алхаж эхэлж байгаа, хийх гэж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө brisk walking буюу хурдтай алхах. Зүгээр нөгөө алхдаг хэмнэлээр алхах нь уушиг тэгж ачаал болохгүй хэвийн төвшөндөл байлгаад байгаа учраас алхах хэмжээнээс жаахан хурдтайгаар алхаж эхлэхэд л хангалттай гэж байгаа. За тэгэхээр бүтээл сэтгэлгээний талаар иймэрхүү байна. Хүүхдүүдийнхаа өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хандах, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь эргээр нөлөөлөх нэг зүйл нь ер нь бүтээл сэтгэлгээнд анхаарах гэж бас шууд ойлгож байна тийм. За тэгэхээр дараачихаа дугаараар эргээд уулзцгаая. Баяр таа. Баяр таа.